Сайн байцгаана уу? Grace Media төлөвлөж байна. Өнгөрсөн бичлэгээр бид нар Христ итгэл харин шашин уу гэдэг талаар ярилцсан. Харин өнөөдөр Христ итгэл ер нь улс их орныг хөгжүүлдэг үү үгүй юу гэдэг талаар ярилцах гэж байна. Та нар ийм зүйлийг сонссон бах. Америкийн талаар бодоод үзтээ. Америк Христэд итгэдэг. Тэгээд амар өндөр хөгжилтэй. Солонгос Христэд итгэдэг. Тэгээд айгүй өндөр хөгжилтэй. Герман, Австраликаар эдгээр бол үнэхээр өндөр хөгжилтэй орн нутчууд цаан чин те Христэд итгээд энэ орнууд үнэхээр гоё явж штэ гэсэн яриа байдаг. Тэгвэл энэний эсрэг гаргаж ирэх сөрөг аргумент нь Христэд итгэдэг хэрнээ хөгжил буур орнууд байна штэ. Жишээ нь Африкийн зарим орнууд Конго, Малави, Хайти гэх мэт. Бас Христэд итгэдэггүй хэрнээ өндөр хөгжилтэй орнууд байгаа. Япон, Хятад, Арабын зарим улсууд гэх мэт. Тэгэхээр ер нь бол яг ингэж үзнэ гэдг нь иймэрхүү аргументээр ярина гэдг нь тийм ухаалаг сонголт биш ээ гэдгийг бид нар харж байна. Христ итгэл ер нь улс их орныг хөгжүүлдэг. Ихэнх нийгэм судлаачид шашин бол улс их орныг шууд утгаар нь хөгжүүлдэггүй. Харин тойруу байдлаар хүнд үзүүлж байгаа нөлөөллөөр нь дамжуулан хэмжих боломжтой гэж үздэг юм байна. За тэгвэл ер нь шууд утгаар нь улс их орныг юу хөгжүүлдэг юм бэ? Энэ талаар нийгэм судлаачдын үзсэн 6 чухал хандлага байд юм байна. Нэгдүгээрт нь хүчтэй институтс, хууль дээдлэх ёс, хувийн өмчийн баталгаа, авилга багтай засаглал. За тэгээд ил тод хариуцлагатай төр. Douglas North гэж эрдэм судлаач энэ талын онолоор алдартай байна. За тэгвэл боловсрал ба хүний капитал буюу human resource гэсэн хэсэг байна. За энэ дээр Gary Becker гэж судлаач Human Capital Theory буюу хүний нөөцийн онол гэсэн номороо энэ талыг түлхүү судалж гаргаж ирсэн юм байна. За хүний нөөц, хүний ур чадвар болоод за хүний шинжлэх ухаанч мэдлэг гэх мэт зүйлс нийгмийг хөгжихэд бас том үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүсийн боловсрсон байдал бол ер нь тухайн нийгмийг улс их орныг хөгжүүлдэг гэж үзэж байгаа. Гуравдугаарт нь бол хуулийн засаглал. Энэ талаар бол алдартай нийгэм судлаач, социологийн ухааны үндэслэгчдийн нэг Макс Вебер түлхүү ярьдаг. Дөрөвдөх нь нээлттэй зах зээл ба худалдаа. За энэ талаар бол Адам Смит болон Дэвид Рикардо нар түлхүү судалдаг юм байна. Бас хөгжилд нөлөөлдөг 5 дахь зүйл нь соёл ба үнэт зүйл байдаг гэж Макс Вебер үздэг юм байна. 6 дахь нь газар зүй ба байгалийн баялаг. За мэдээж энэ бол маш чухал юм шиг сонсогдож байгаа. Далайд гарцтай юу үгүй юу, бас дээрээс нь байгалийн баялагтай юу үгүй юу гэдэг нь улс их орны эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг гэсэн байна. Мэдээж Христ итгэл заримтай нь ямар ч хамаагүй юм шиг сонсогдно. Гэхдээ эдгээрийн 2 дугаарт нь хэлэгдсэн боловсрал ба хүний нөөц гэсэн хэсэг дээр Христ итгэл түлхүү нөлөөтэй юм шиг санагдаж байгаа. За тэгвэл энэ талаар үзье л да. Та нар нэг иймэрхүү юм сонссон баг. Христэд итгэхэд хүмүүс айгүй тийм залхуу болоод байна. Эсвэл Христэд итгэхэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод энэ бурхандаа залбирангуудаа ингээл юм өгөхийг хүлээгээд гуйгаад байж идэг хүмүүс юм биш үү гэж. За тэгвэл яг энэ хүмүүсийн залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээ болон ажилд хандах хандлагын талаар Библи юу гэж хэлдэг юм бэ гэдгийг тодруулаад үзье л да. За тэгэхээр Библи бол өөрөө ажил хийх хандлагыг маш нухацтайгаар дэмждэг гэсэн ойлголт байд юм байна. За энэ талаар бүр бүх судлаачид санал нийлдэг гэсэн байна. Тэр байтугай социологийн ухааны үндэслэгчдийн нэг Макс Вебер Библи бол бэлэнчлэх сэтгэлгээний эсрэг байдаг гэсэн өөрийн онолыг бүр номороо дамжуулан баталсан гэж үздэг юм байна. За Библи дээр өөр дээр нь сургаал төгс номын 6 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээр яв шоргоолж юу хийдгийг хар ухаан суу залхав минь ямар ч ахлагч харгалзагч захирагч тэдэнд үгүй батал зунаар тэжээлээ бэлдэж ургацаар хүнсээ цуглуулдаг. Хэдий хүртэл хэвтэх вэ? Нойрносоо хизээс ирэх юм бэ залхуу минь. Жаахан унтаж жаахан дуг хийгээд гараа жаахан хумигсаар хэвтэх зуурчин. Ядуурл дээрээс чин дээрэмч мэд. Гачаал зэвсэгт дайч мэд эрхгүй гэсэн байна. Тэгэхээр эндээс харах юм бол ер нь хөдөлмөрлөөч юугаа хийгээ гівтээд байгаа юм бэ гэсэн санаа биш үү те. Энэ Библиэлд бичигдсэн сургаал төгс номдэр байд юм байна. За бас Гэтлэл номын 20 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлээр та нар 6 өдөр хөдөлмөрлж бүх ажлаа хий. Харин 7 дахь өдөр нь амар гэж утсан байд юм байна. Тэгэхээр энэ бол Израильчуудад бурхан өгсөн 10% эхэнд байдаг зүйл. Та нар 6 өдөр ажил гэсэн байна. Үүнийг сонссон Израильчууд ер нь бол ямар ч тийм гайхахгүй байгаа. Яагаад 6 өдөр ажил гэж байгаа юм бол бид нар залбирчаад ингээ сайхан байж идэл бурхан бид нарт өгөхгүй юм бах та. Яагаад бид нарыг ингээ ажил гэж шахаад байгаа юм бол өөрөө бурхан юу хийж байгаа энэ төр гэж юу ч ярихгүй гэсэн үг. Яагаад гэх юм бол бурхан угаасаа хүмүүсийг ажил хий гэж хэлдгийг Израилийн ард түмэн мэддэг учраас. Тийм учраас энэ дээр гайхгүй 6 өдөр ажил, 7 дахь өдөр намар. Ямар ч тийм яах юм байхгүй. Хэрвээ өнөөдөр магадгүй Христ итгэлтэй хүмүүс ажил хийх болонгууд гайхаад одоо яах юм те? Одоо тэгээд бурхан намайг яа гэдэг энэ төр гэх юм бол бас нэг талаараа Библийг буруугаар ойлгож иж болно гэсэн үг. Ямар ч нөхцөлд Библи ажлыг дэмждэг. Библиэлд ер нь яг бурхан ингээд хүнд бэлэн гар дээр нь заамаа гэд өгчээсэн тийм тохиолдол байдığım уу гэж асуух юм бол Библиэлд байдгаа гэсэн байна. За энэ нь Гэтлэл номон дээр гардаг. Бурхан Израилийн ард түмэнд тэнгэрээс манна буюу талах буулгаж өгч исэн гэсэн түүх байд юм байна. Бодоод үзтээ. Тэнгэрээс
талах болгож өгч байсан. Израилийн ард түмэн Египтийн боолчлолд байжгаад тэндээсээ чөлөөлөгдөөд хүүхэлдэйн кино байдсан шүү дээ. Тэрийг санаж байгаа бах. Тэндээсээ чөлөөлөгдөөд Канаан нутаг руу явж явах үед яг цөлд яг тухайн үеийнхээ нийгмийн нөхцөл байдал юм уу яг тэр итгэлийн нөхцөл байдлын интересээс шалтгаалаад 40 жил яг цөлөөр тэнүүжилсэн байна. Уул нь бол 40 өдөр яваад хүрчих газар 40 жил тэд нар яасан цөлөөр тэнүүжилсэн гэж үздэг. Яг тэр 40 жилийн хугацаанд Бурхан Тэнгэрээс маана буюу тэр талхыг нэгэн төрлийн зөгийн балтай талах шиг зүйлийг унгааж ирсэн гэсэн байна. Израилийн ард түмэн цөлд тэгж хоолж ирсэн. Тэгэхээр энүүгээрээ дамжуулаад Израилийн ард түмнийг ингээ ямар ч ажил хийхгүй хоолыг бэлээ өгөөд байлгаж ирсэн биш үү гэсэн ойлголт байдаг. Гэхдээ яг үнэндээ Библи өөрөө энийг тайлбарлахдаа яг тухайн онцгой үед л Бурхан ингэж өгч ирсэн гэдгээ хэлдэм байна. Учир нь Йошуа номын 5 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээр тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь маана дууссан бөгөөд Израилийн хөвгүүдэд дахин маана байсангүй гэж бичсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол Израильчууд яг тэр Канаан гэж нутагт одоогийн яг тэр Израиль нутагт орж ирээд тэндээ суурьшаад тариага тариад анхны ургацаа хурааж авсан. Яг анхны ургацаа хурааж авсан өдрийн маргааш нь Тэнгэрээс бэлэн бууж исэн талах зогссон гэж үздэг юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол Бурхан Израилийн ард түмэнд онцгой тохиолдолд нь бэлэн хүнс өгөөд харин энгийн үед нь яасан бэ гэх юм бол тариага тариад хоол олж идэрэй гэсэн тэр зарчим байгаа гэдгийн нэг илрэл болсон. Тэгэхээр Библи бол хүнийг ажил хийхийг дэмждэг. Хүмүүс харин бэлэнчлэх сэтгэлгээнд жоохон дуртай байдаг. За үүний бас нэг баталгаа нь Иохан номын 6 дугаар бүлэг дээр гардаг нэг түүхэн дээр гард юм байна л та. Энэ нь яасан бэ гэхээр Есүс Христ өөрийг нь дагаж явж исэн 5,000 хүнийг 5 талах 2 загсаар хооллсон нэг түүх байт юм байна. 5 талах 2 загсыг ингээд хуваагаад өгсөн чинь нөгөө талах загс нь үржээд гайхамшиг болсон гэж үздэг. Бүх хүмүүс идээд садаад дууссныхан дараа өвдөл цөвдлийг нь цуглуулахад 12 сагс дүүрлээ гэж хэлсэн. Мэдээж энэ юр бусын сонсогдно. Энэ гэхдээ Библиэлд бичигдсэн түүх. Энийг олон хүмүүс үнэн гэж итгэдэг. Есүс Христийг хэрвээ үхээд амилсан гэж үзэх юм бол энэ эдгээр түүхэд нь хүртэл бүгд үний юм байна гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл бүгдээрээ мэдээж энэ мөчөд 5 тал 2 цагсаар 5,000 хүнийг хооллон гэж юу байсан гэж бодох юм бол угаасаа энэ түүх утгагүй санагдана. Гэхдээ хэрвээ тийм зүйл болсон бол гэж бодоод үзье л та. За тийм зүйл болсон байлаа гэж бодоход тэнд хүмүүс зүгээр дагаж явж хагаад талах идчихлээ. Сайхан задчлаа. Маргааш нь юу болсон бол? Яг энд бодит юм болсон. Маргааш нь Библиэлд яг Иохан номдэр юу гэж бичсэн бэ гэх юм бол маргааш нь нөгөө хүмүүс нь илүү олон болоод Есүсийг даглаа гэж хэлсэн байна. Тэгэхээр бодит амьдрал дээр ийм болсон бол яах вэ? Хүмүүс яг л тэгэх байсан баг. Илүү олон болоод Есүсийг дагах байсан. Яг үг гэх юм бол энэ 2000 жилийн өмнө байна уу, дараа байна уу, эсвэл Израиль байна уу, Монгол байна уу, Америк байна уу гэдгээс үл шалтгаалаад хүмүүс бэлэн зүйлд дуртай гэдгийг тодтогж байгаа. Угаасаа л тийм хүмүүс аль болох хөдөлмөрлөхгүйгээр юм уу эсвэл аль болох амар аргаар хоол олж идэх, мөнгө олох сонирхолтой байдаг. Яг Израилийн ард түмэн ч гэсэн өмнө тийм л байж Есүс Христ зүгээр хоол өгөх үед Есүсийг дагаад ирсэн. Харин Есүс тэдний нүүрэн дээр нь та нар талах идэд садсан учраас намайг дагж гинэ гэж хэлээд бүгдийг уурлуулж ирсэн юм байна. За нэг ийм түүх гарч иж. Тэгэхээр эндээс бид нэг зүйлийг харж болж байгаа нь хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээнд дуртай. Бурхан харин үүнийг дэмжихгүй байна гэдгийг харж байгаа. Бурхан хүмүүст ажиллах боломжийг өгсөн, чадварыг өгсөн, үүгээрээ дамжуулаад бид нарыг энэ нийгмийн систем донд, энэ Бурханы бүтээж өгсөн систем донд амьдраасаа оршин тогтноосоо гэж хүсдэг гэсэн тийм ойлголтыг Библи хөндөгдөг. Библи хязгаарч хүнийг зүгээр хөвчжгаад хүний ямиг аваад байгаарай, эсвэл алгаа тосоол залбираад байгаарай гэж хэлээг юм байна. За Дээд хууль номын 8 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлээр тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан эзнийг санагтун гэж бичсэн байна. Энд тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас нэгэсэндээ тариа тарих тэр хүч чадлыг өгдөг учраас ур ухааныг өгдөг учраас эзнийгээ санагтун гэж Израилийн ард түмэнд хэлчихсэн гэсэн үг. Тэгэхээр Бурхан хүнд эд хөрөнгө олох боломжийг өгд юм байна. За тэдгээр нь бас Бурханы бүтээсэн системээр буюу ажиллаар дамжуулан ирдгээ гэдгийг Библи тодтогдог. За тэгвэл мөнгөтэй харьцуулан бизнесийн ёс зүй тал дээр Библи хүнд маш тодорхой заавруудыг өгдгөө гэж үздэг. Макс Вебер бүр энэ талаар капитализмын амин сүнс ба протестант ёс зүй гэсэн ном бичсэн байдаг. За тэр номыг уншия гэх юм бол манайхан ерөөсөө Google дээрээс Max Weber-ийн Protestant Ethic and Spirit of Capitalism гэд хайх юм бол шууд гараад ирнэ. Бүр хуудсын нэргүүлээд уншиж болохоор тийм үү гараад ирнэ. Тэгэхээр энэ ойлголтын дээр ер нь Библиэлд бичигдсэн тэр мөнгөтэй харьцах бизнесийн ёс зүйн талаар ойлголтуудыг маш тодорхой гаргаж өгсөн байд юм байна. Тэгэхээр яг түрүү хэлсэнчлэн Бурхан хүнийг ажил хийж тэр систем дотор хөдөлмөрч байхыг шаарддаг. Дээд хууль номын 8 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлээр
тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн бурхан эзнийг санагтун гэж бичсэн байт юм байна. Энд тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас нэгэсэндээ өөрөө хөдөлмөрлөөд олох боломж олгодог учраас гэж хэлсэн гэсэн үг. Тэгсэн хэрнээ 1-р Тимот номын 6-р бүлгийн 9-өөс 10-р ишлэлээр харин баяжих хүсэлтэйнүүд нь уруу тадлага ба өрх зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтэй хүсэлд ундаг. Эдгээр нь хүмүүсийг өгүүрэл ба сүрэлд живүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ гэж хэлсэн байна. За энд бол ер нь мөнгөнд дурлах, шуналтах нь маш буруу шүү гэж хэлсэн гэсэн үг. Тэгсэн хэрнээ ажиллах ёстой. За тэгвэл бодоод үзье л да. Мөнгөнд дурлахгүй, шунахгүй тэгсэн хэрнээ айгүй хөдөлмөрч байх юм бол тэнд юу болох юм бол? Макс Вебер яг энэ талаар л хэлээд байгаа юм байна. Хүн мөнгөнд шунахгүйгээр тэгсэн хэрнээ хөдөлмөрч байх юм бол тэнд бүтээмж болоод хөрөнгө оруулалт бий болдог гэж үзсэн. Тэгээ Вебер үзэхдээ энэ тохиолдолд ер нь хүмүүс мөнгөө зоригтойгоор хуримтлуулж зүгээр хурааж бусдаас илүү гарахын тулд биш, харин зоригтойгоор хуримтлуулж хэрвээ хуримтлуулах юм бол штэ. Эсвэл хөрөнгө оруулалт хийж нэг бол бизнесийнхаа хүрээг зогсолтгүйгээр тэлдэг юм гэж үздэг. Хэрвээ ийм сэтгэлгээтэй байх юм бол мөнгө бол одоо миний гол зорилго биш те, би баяжихын тулд энийг хийгээгүй. Гэхдээ би хөдөлмөрч байх ёстой гэж үзэх юм бол энэ нь яг хүнд тийм хандлагыг өгдөгөө гэж үзсэн байна. Тэгэхээр ер нь Макс Веберийн үзэж байгаагаар бол хүний хийж байгаа ажил бол зүгээр нэг мөнгө олохын тулд хийж байгаа зүйл биш, харин Бурхны дуудлага гэж үздэг гэсэн байна. Энэ талаараас удирдлагын ухаан судлаач Саймон Синек гэж хүн өөрийнхөө Find Your Why буюу өөрийнхөө доторх яагаадыг ол гэдэг номонд хүмүүсийн бизнесийн, ажлын зорилго юу байх вэ гэдэг талаар тодорхойлсон байдаг. Нэгэсэндээ хүн ажиллаа хийхдээ тэр ажлаар дамжуулан би ийм зүйлийг хийж байгаа гэсэн тийм зорилгыг өөртөө тэнэ гэсэн үг. Зүгээр мөнгө олохын тулд биш. Саймон Синекийн үзснээр хүмүүсийн ажиллаа хийж байгаа болон бизнес хийж байгаа шалтгаан нь мөнгө олох биш, харин учир шалтгаан. Яагаад гэсэн учир шалтгааны үүднээс үүнийг хийж явах ёстой гэсэн байна. Нэгсэндээ хэрвээ та өдөр тутмын ажиллаа хийхдээ би яагаад энийг хийж байгаа вэ гэж өөрөөсөө асуугаад тэгээд тэрэнд би мөнгө олохын тулд биш, харин тодорхой нэг сайн зорилго байгаа гэдэг тэр учир шалтгааныг олох тухай гэсэн үг. Зүгээр тийм учир шалтгаан танд ерөөсөө харагдахгүй, та мөнгө л олохын тулд хийж जैन те, амьдрахын тулд хүн хөдөлмөрлөх ёстой, тэгээ хөдөлмөрлөөд мөнгө олж जैन гэх юм бол нэгэсэндээ бид нар зорилго биш зүйлийг зорилго болгож яваад байна гэж Саймон Синек үзээд ийн гэсэн. Энэ тохиолдолд яадаг вэ гэх юм бол хүмүүс яг тэр мөнгө олох гэсэн адилхан зорилгын улмаас юу ч хамаагүй хий гэж боддог. Хэрвээ яг адилхан мөнгө олох гэсэн зорилгын хүрээнд тэр хүн ажиллаа хийх юм бол тэр хүн юу ч хийж болно. Юу ч хийсэн адилхан л мөнгө олно шүү дээ, тийм үү? Яг энэ тохиолдолд яах вэ гэхээр тэр хүний тэр хүсэл зорилго, авьяас чадвар, бусдаас давуу чанар, бусдаас илүү бүтээмжтэй чанар тэр болгон ямар ч хэрэггүй гэж. Зүгээр л мөнгө олох зорилго байна. Аль их мөнгө олж байгаа тэрэн дээр л би очие. Тэр хүн хэн бэ гэдгээс үл шалтгаалаад магадгүй зүгээр чадвараа мөнгөнд л зориулна гэсэн үг. Инхээр ер нь утгагүй болоод байна. Байр нь солигдоод байна. Харин тэр хүн сайн зорилгын үүднээс өөрийнхөө тэр потенциал, ур чадварыг ашиглаад тэгээд тэр зорилгодоо хүрээд, зорилго бол зорилго тэрэндээ хүрж байгаа, учир шалтгаан биелж байгаа. Харин мөнгө бол тэндээс орж ирэх үр дүн, энийг л олж харах хэрэгтэй гэж үзсэн байгаа Саймон Синек. Макс Вебер яг үүнтэй адилхан. Хэрвээ хүн мөнгийг зорилгоо болгох юм бол хэрэглэгч бол зүгээр тоо, ажилтан бол зүгээр зардал. Харин ёс зүй бол жоохон саад. Заавал юм ёс зүйтэй байж байгаа зүгээр энийг зөрчөөд хурдхан мөнгө олъё. Тийм болж хувирдаг. Харин ашиг болоод мөнгө нь хэрэгсэл гэж үзэх юм бол тэрүүгээрээ дамжуулаад дахиад томруулдаг, илүү бүтээлч байдлаар ажилдаг, илүү ухаалгаар зарцуулдаг гэж хэлсэн байгаа. Тэгэхээр яг энэ ойлголтыг Библи дэмждэг юм байна. Ягаад вэ гэхээр Библи удаг учиргүй хуримтлуулж бусдаас илүү гарахын тулд эсвэл шуналтаж мөнгөнд дурлаж болохгүй. Харин мөнгө бол хэрэглээ шүү гэсэн санааг илтгэдэг. Хэрвээ ашиг нь зүгээр зорилго биш, хэрвээ хэрэгсэл болох юм бол хүмүүс хөрөнгө оруулалт эсвэл ашигаа бизнесээ илүү томруулъя гэдэг дээр төвлөрөөд илүү ухаалгаар зарцуулж эхэлдэг юм байна. Энэ тохиолдолд эдийн засгийн эргэлт илүү үүсээд дээрэс нь бүтээмж бий болоод зөв зорилго, ёс зүй бас үүнийг дагаж бий болоод эцэстээ яг тэр хүн нийгэмдээ эргэн тойрныхон хүмүүсийн амьдралд сайн нөлөөллийг үзүүлнэ гэж үздэг. Тэгэхээр энэ л ерөөсөө энэ капитализмыг бий болгосон чухал үндэс суурь нь байна гэж үзээд байгаа гэсэн үг. Энэ санаа нь болохоор Библиэс ихтэгсэн байгаа. За тэгэхээр Христ итгэл ер нь улс их орны хөгжил бий болоход хэрхэн нөлөөлдөг юм бэ? Шууд бусаар гэх юм бол ямар ч байсан хүний нөөцийн тал дээр хүмүүсийн мөнгөний талаарх сэтгэлгээг хэрхэн өөрчлөх вэ гэдэг талаар би цугсгаан зүйлийг дурдлаа. Мэдээж цаана нь ёс зүйн талаар, тэр шударга байдлын талаар, хуулинд захирагдах талаар, нийгэмд нөлөөлдөг олон хүчин зүйл дээр
Христ итгэл нөлөөлдөг. Гэхдээ тэдгэрийг ярих юм бол бидний цаг арай уртгуулах гээд байгаа учраас тасдаж ярихаар шийдсэн. Өнөөдөр бол яах нь вэ? Мөнгөний хандлагын талаар Христ итгэгчдийг бол хөдөлмөрч бай гэж Библи хэлдэг. Хэрвээ Христ итгэгч хүн хөдөлмөрч биш байгаадах юм бол тэр хүн Библийн эсрэг байгаад байна гэсэн үг. Дээрээс нь Христ итгэгчид яах вэ? Мөнгийг баяжхын тулд бусдаас илүү гарахын тулд биш. Харин энэ бол хэрэгсэл, энэ бол зорилгодоо хүрэх, эсвэл хийж байгаа зүйлээ илүү бүтээлч, илүү өргөн хүрээтэй байхад ашиглагдах зүйл гэж үзээд алхтгаа гэсэн үг. Тэгээ энэ тохиолдолд мэдээж орлого ч гэсэн өсөх нь тодорхой. Хэрвээ тийм байх юм бол тэгээд өөрт ногдох хувийн хүртэл, хувийн хэрэглээндээ зарцуулах нь хүртэл өсөх нь тодорхой. Зүгээр хар ухаанаар бодоход шүү дээ. За харин хувийн хөгжлийн боловсролын тал дээр Библи ер нь боловсролыг хэр дэмждэг юм бол хүмүүс мунхаг байх тусмаа Христ итгэлд итгээд тэгээд сайхан мунхраад байж ах хэрэгтэй гэж үздэг юм болов яад юм бол. Би нэг юм сонирхолтой мэдээлэл харлаа л да. Дэлхийн топ их сургуулиудын 60-аас 80% нь дандаа Христ итгэгч хүмүүс үүсгэн байгуулт юм байна. Бидний мэдих Оксфорд, Кембриж, Америкийн Стэнфорд, Эйлийн их сургууль гэх мэтчлэн бүгдээрээ Христ итгэлт хүмүүс Христ итгэл суурин дээр боссон. Христ итгэл суурьтай нийгэмдэр бас боссон. За бүр яг Христ зарим нь бүр Библийн сургууль байжгаад явандаа хөгжсөн гэж үздэг юм байна. Тэгэхээр хэрвээ дэлхийн топ сургуулиудын 80% нь Христ итгэлтнүүд үүсгэн байгуулт юм бол зүгээр хар ухаанаар бодоход ямар ч байсан Библи бол нэг боловсролын эсрэг юм байдаггүй юм байна гэдгийг бид нар харж болно. Гэхдээ энэ талаар дараа илүү тодорхой ярих болно. Ямар ч байсан Христ итгэгч хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээг бол таалдаггүй гэдгийг бид нар ойлголоо. Саранд төрөвчөө далалдгүй юм байна. Хүмүүс надад мөнгө өгнө, зүгээр өгнө гэж боддоггүй юм байна. Хэрвээ тэгж бодоод тэгж яриад байгаа хүмүүс байх юм бол тэд нар магадгүй Библийн эсрэг юм ярьж байгаа те уул юмд урттай богинтой гэдэг шиг алиг тэр гэх үү. Мэдээж нэг тиймэрхүү хүмүүс байгаадах юм бол хүнээс мөнгө авчингуудаа буцаагаад мөнгөө нэгсэн чинь тэр чинь бурхан надад өгсөн би чамд өгөхгүй гэж хэлж байгаа нэг юм түүх байна гэж хүмүүс нэг яриадсан үний юм удлаа юм мэдгүй. Гэхдээ хэрвээ тийм юм байх юм бол тэр хүн бол улаан цам итгэлийнхаа эсрэг, бурханы эсрэг, бас Библийн эсрэг юм ярьж байна гэсэн үг. Библи бол хүнийг хөдөлмөрч бай гэж хэлдэг, бас хүнд ч үргүй бай гэж хэлдэг. Библийн имийг бурхан хүртэл хүнд өгөхгүйгээр хөдөлмөрийг санал болгох юм байна. Тэгэхээр энэ сэтгэлгээ бол Библийн сэтгэлгээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээ гэх юм бол Макс Веберийн Протестант ёс зүй ба капитализмын амин сүнс гэсэн номыг уншаад үзээрэй. Гэтэ ойлгоход бас хэцүү байлээ. Их классик хэлээр бичигдсэн ном байлээ шүү. Ерөнхийдөө бол ийм орчуулад тэр талаар бичсэн нийтлэлүүдийг унших нь илүү зүгээр байх. За ямар ч үсэн энэ талаар бид нар энэ сэтгэлгээний талаар товчхон ярьлаа. Гэхдээ илүү дэлгэрэнгүй гэх юм бол яг энэ талаарх материал үнэндээ олон байд юм байна манайхаа. Тэгэхээр зөндөө олон материал байгаа. Надаас ухаалаг хүмүүсийн дүгнэлтүүдийг бас та сонсоод үзээрэй. Grace Media байлаа.